За жавар тачилсан хүүтэн өдрүүд үргэлжилж байна. За яг үүнтэй зэрэгцээд манай дулаан болон эрчим хүчээр хангадаг ТЭЦ 4, за бөөрөлжүүдийн цахилгаан станцуудад асуудал гарснаар нийслэлчүүд бид цахилгааны хязгаарлалтанд өртөөд байгаа. За өчигдөр нэлээд хэдэн дүүргүүдэд 1-1 цаг 30 минутын ийм хугацаатай цахилгаан хязгаарлалсан. За үүнээс болж ингээд иргэд янз янзын асуудал тулгарсан. Одоо захилгаанаар халаалтаа өгдөг газрууд, захилгаанаар ус дулаанаа өгдөг ч юм уу тиймэрхүү шийдэлтэй газрууд 2 цагийн турш халаалтгүй байгаад зарим нь паар нь хөлдөө, зарим нь нөгөө паарных нь тосоолон тэр нөгөө янз янзын зовлон бэрхшээлтэй тулгарсан. За ингээд өнөөдөр засгийн газар хуралдаад яг энэ асуудлаар салбараа хариуцсан сайд Чойжсүр мэдээлэл хэллээ. За ингэхдээ ТЭЦ 4 дээр асуудал гарсан юм байна. ТЭЦ 4 дээр нийтдээ 800 байдаг. Тэгээ энэ 800-нуудынх нь одоо дулаан шахдаг юм эргэлддэг турбинуудаас нь гэмтсэн юм уу та. Өмнө нь бас нэг иймэрхүү тохиолдлууд гарч ирсэн. Тэгээ ингээд ТЭЦ 4 гэмтэлтэй учраас яг төлөвлөж ирсэн нөгөө нэг эрчим хүчээ нийлүүлэх боломжгүй болоод ирсэн. За тэгсэн давхар яг зэрэгцээ 6 сарын 20-ны өдөр бөөрөлжүүдийн цахилгаан станц нөгөө хүүтнээс болоод нүүрснүүд нь хөлдөөд тэгээ ингээд 100 руу ихээр 100-нд бөглөрөөд тэгээ ингээд ажиллахаа болцсон. Тэгээ ингээд бөөрөлжүүдийн цахилгаан станцад асуудал гараад бөөрөлжүүдний 300 мегаватт цахилгаан нийлүүлдэг байсад нь буураад 130 мегаватт болж буурсан. Ингээд нөгөө бүх асуудлууд чинь гарч ирээд тэгээ нийслэлчүүдийг бухимдуулаад эхэлсэн. Тэгсэн салбарын сайд нь болохоор бидэд бол ингээд одоо аль болох чадлахаараа л хийж байгаа. Тэгээ ингээд цаашаа одоо яг яахыг одоо баг бурхан мэднэ гэдэг юм уу да тэнгэр мэддэг гэдэг юм. Ямар ч сан ингээд зарим нэг асуудлуудаа жижиг сажиг асуудлуудын засварын асуудлыг шийдчих юм бол хязгаарлахгүй байхыг хичээнэ. Гэхдээ ерөнхийдөө хязгаарлаж болцсошгүй цаашдаа эдгээр хүүтрүү өдрүүд гэж байна. За яагаад ингээд үйл энэ цахилгаан станцуудад асуудал гарваа гэж. Энэ хоёулаа ингээд хүүтэнтэй хамаатай. Маах ингээд сая нэг хэд хоног маш хүүтрлээ штэ 40 төр хүрээд. Тэгэхээр нөгөө ТЭЦ 4 чинь 70 40 маш олон жил 40 гаруй жил ч гэлүү дээ. Нөгөө урсгал засвар хийгээгүй, бүтэн засвар хийгээгүй ийм газар гэ нэг амтай голтой ингээд ажиллаулаа л байсан баг. Тэгээ яг ингээд хүүтний ачаалтаа үед жоохон хүчээ нэмээд ирэхээр нөгөө техникүүд нь асуудал гарч ирээд ивдрээд ингээ нэг дийлэхгүй байхгүй. Нэг хүнээр яриул одоо нэг хүнд юм өргөөд ингээ удаан явж байгаа сүултээ ингээ эцээд унж байгаа байхгүй. А бөөрөлжүүд нь болохоор нөгөө нүүрснүүд нь гадаа угаад тэгээ хөлдсөн. Тэгээ нөгөө хөлдсөн нүүрс 100 руугаа ихээр 100-нд битүүрсэн гэж юм яриад байгаа. Тэгээ одоо нөгөө нэг хөлдсөн нүүрсүүдээ гараар ингээ зогсож байгаад буталж байгаад хийн гэж салбарын сайд нь ярьж байгаа. За тэгээ бас нэг асуудал нь нөгөө Оросын улмын улсад мөн яг ингээ хүүтрээд байгаа. Тэгээд манайх руу нэг өдөртөө 300 мегаватт юм цахилгаан нийлүүлдэг. Тэгээ үүнийхээ яг ингээ тэр 300-аа хүрч чадахгүй заримдаа дутуу ч юм уу иймэрхүү зүйлс болоод ингээ тал талын асуудал үүсээд ингээ тог дулаанаар нийслэлчүүд бид гачигдж байна. Тэгээ ингээд энэ бүхэн чинь ингээд маш олон жил хоримтлагдаж ирсэн. Ерөөсөө юм шинжилт хийгээгүй, апдейт хийгээгүйгээс болоод өнөөдөр ийм асуудал гарч байгаа. Одоо энэ нэг ТЭЦ 4-ийн ерөнхий инженерийн яриаг сонсоод идэв. Тэгэхээр өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал маань юу вэ гэхээр бидний одоо нэг ажиллаж байгаа 100 хүн дээр маань одоо шугам хоолой буюу та бүхний харж байгаа нь ус ялгах төхөөрөмжүүд үүсэх процессын дотор явагддаг. Энэ маань 100-ны маань хүчин чадал болохоор цаг 420 тонн уурыг 560 градустай 140 хатаа давчтайгаар үйлдвэрлэдэг энэ төхөөрөмж байна. Яг энэ төхөөрөмжийн маань хамгийн одоо хот хэсэг бол шугам хоолой турбаа дээр одоо уур халагч дээр бол дэвдэл гарсан байна. За ингэснээр одоо бид нар өнөөдөр энэ гэмтлээ засварлахаар одоо ингээд 24 цагийн тасалтгүй ингээд ажиллахаар бол туслаад таргад одоо зохион байгуулалт ажиллаж байна. Одоо бид энд орж ирээд нэг хэдэн минут 2-3 минут сууж байгаа юм. Тэгээд одоо яг энэ дотор бол өнөөдөр ингээд компьютер хэмжээгээр хараад үзэхээр 82-3 градустай болсон байна. Тэгэхээр би түрүү яасан энэ дотор ажлын бие нь өөрөө 560 градустай байдаг. Бид тодорхой хугацаанд хөргөх юм процесс явагдаж байгаа. За хөргөх хийгээд одоо 80 хэдэн градустай гээд энэ дотор хүмүүс маань ороод гэмтлээ тодорхойлоо. За энэ олон мянган шугам хоолой дотроос аль шугам гэмтсэн бэ гэдэг гэмтээ нүдээр болж байгаа. За энэ гэмтийг яаж засварлах вэ гэдгийг
зүгээр нэг агностик юм шиг энэ одоо нарийн арга технологитой боловсруулалттай ирдэг ажил өндөржүүлсэн гангаар хийгдсэн тусгай зөвлөлтөй электродоор гагндаг тусгай ур чадвар эзэмсэн агностик ажилтдаг учраас манай ажилчид маань одоо яг ингэ өглөөнөөс хойш ингээд гимтлээ засвал гимтлээ илрүүлдэг одоо бол яг гимтлээ тодорхойлсон байж байна. За ингээд одоо үргэлжлээд энэ халуун байгаа ч гэсэн бид нар одоо ямар нэгэн байдлаар ард иргэдэд улаан цахилгааны эрчим хүчээр найдвартай хангах энэ үүргээ биелүүлэх бол одоо нэгсэндээ бид нар энэ зургийг хөрсөн хан уг нь технологид орох ёстой шүү дээ. Гэтэл яг өнөөдөр бол бид болохгүй байна. Одоо хийгээс өөр арга байхгүй гэдэг шаардлагатай байл. Одоо манай эсрэг техникийн ажилтнууд байж байна. За тэгээ яг энэ тэц зүрийн инженер ярьж байгаачлаа ингэж байгаа бүр ингээд 43 жил засвар хийгээгүй, бүрэн засвар хийгээгүй. Тэгээ бүрэн засвар хийх ямар ч боломжгүй. Бид нэр ингээд нэгдэлтний өвдөрхээр тэрийг оншоо тодорхойлж ингэхсээр итэл энэ нөгөө халуун градустай юм чи хөргөх шаардлагатай байдаг. Тэгээ хөргөх гэж бас нэг хэдэн минут болно. Тэгээд ингээд засгаж бас цаг хугацаа зарцуулна. Тэгээ ингээд цахилгааны хязгаарлалт хийгээд ингээд ингэхээс өөр арга байхгүй. Тэгээ энийг дахиад нэмээд нэг 100 барьж хийгээд тэзүүгийн бэлдээд өгөхөөр мөнгөний шийдэж өгдөг тий 300 гаруй тэрбум төгрөг байгаа тоххой. Тэгээ энийг шийдэж өгөхгүй өнөөдөр хүртэл явцсан багт. Тэгээ 18 оноос хойш ингээд хөрсөлт явуулж байгаа гэт. Тэгээ ингээ аргаа барьц яриад байгаа байхгүй энэ ерөнхий инженер. Тэгээ энэ мэд асуудлуудаа шийдэхгүй бол бид ингээл дахиад асуудал үүснэ. Одоо энэ хүүтэн өдрүүд нэг хэдэн хоногийн дараа дуусна. Тэр болтол ингээд ямар ч гэсэн ингээд чардааж хагаад хязгаарлаад ч юм хязгаарлахгүй ч юм ингэж явж байгаа дуусгана. Тэгээ жоохон дулаан ороод ирэхээр мартна. Тэгэхээр ингэж мартчихлахгүй энийг цаашаа дахиад ингээд хийх ёстой зүйлүүдээ хийгээд дахиж шинэ тэр 100-ын тэр мөнгөний шийдээд ч юм уу тэ ингээ нэг хуучин байгаа юмнууд апдейт хийхгүй бол чи дийлхэ болчиход байгаа хгүй. Нийслэлд одоо өдөрт хичнээн барилга баригдаад хичнээн барилга ашиглалтанд орж байгаа үл хичнээн барилгын цахилгаан дулаан хангаж байгаа үлээ тэ тэгээ нэг үнэхээр болохгүй байгаа юм ингээл яаж игээл болгоод ингээд яваад байгаа хгүй. Одоо ингээд дисэрж байгаа нь энэ байлаа гэж. За тэгээ энэ үеэр нөгөө нэг 50 бихтэй холбоотой асуудлыг сэтгүүлчд асуусан. За таны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн 50 бих гэж хүн одоо албан тушаалаа уруулан ашиглаж тэ авилга хийх ахвалын асуудалд орооцолцсон байна. Тэгээ энийг та мэдчихсэн үү гэсэн. Ямар ч тийм зүйл мэдээгүй гэсэн. Тэгээ 50 бихтэй хамт шойжи сүрэнгийн зөвлөх Нема гэдэг хүн мөн энэ хэрэгт хамт холбогдсон шалгагдж байгаа. Тэгээ аль аль нь мэдээгүй надад бол мэдэх юм алах. Тэгээ хуулийн байгууллага нь үнэн мөнөөр шийдэж өгөх үзээ 50 бихийг би арайч тиймэрхүү зүйл хийх хүн биш гэж найдаж байна гэсэн ийм зүйлийг ярьсан гэж. За тэгсэн засгийн газраас өнөөдөр бас нэг шийдвэр гаргасан. Тэрний юу гэхээр нөгөө битүүний өдрийг амралтын өдөр болгоё, шилжүүлье гэсэн ийм хүсэлт маш их ирсэн. Тэгээ үүнийг хилцээд битүүний өдрийг амралтын өдөр болгоод тэгээ битүүний өдрийгөө 2 дугаар сарын 28-нд нөхөж ажиллахаар болсон байна. Тэгэхээр битүүний өдөр амарна гэж ойлгож болох нэ. За өчигдөр улсын хурлын дарга учрал Монгол банкны ерөнхийлөгч болон ерөнхий аудитор нартай уулзалт хийсэн. За ингээ уулзалт хийхдээ гол ярьсан зүйл нь юу вэ гэхээр Монгол банкнд аудит оруулах шаардлагатай болсон юм байна гэдгийг ийм зүйл ярьсан. Тэгээд дээрэс нь Монгол банк одоо сүүлийн хэдэн жил маш их алдагдaltaй ажиллаж ээж оронтойгоо нэмээд идэг. Одоо ингээ 700 гаруй ажилтнтай болцсон. Тэгээд өмнө 400 ажилтнтай ажиллаад болоод байсан 5 жилийн өмнө ингээ ажиллаа болоод байсан энэ банк одоо ингээ 700 гаруй ажилтнтай болцсон. Тэгээд ингээ 10 гих 80-ийн алдагдaltaй ингээ ажиллаад идэг. Тэгээд энэ мэд зүйлийг засаа гэсэн ийм үүргийг өчигдөр өгсөн. Тэгсэн чинь өнөөдөр 126 ажилтнаа цомготгоод тэгээ 19 газар хилцсэн байсныгаа 10 болгоод сөөлсөн байна. За ямар тач ингээд оронтойгоо багасгаад зарим нэг одоо газар хилцснийхаа дарга нарыг хооронд нь холцоолоо шилжүүлдэг нэгтгэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар оронтойгоо цомготгожээ. За тэгтээ удахгүй ерөнхий аудит Монгол банкнд орно. Асуудал их гарч ирэх хаа гэж бодож байна. Тэгээ үүний одоо өмнө үндэсний статистикийн хороо зарим нэг юм статистикийг танилцуулсан. Одоо өнгөрсөн жилийнхийг энэ жилтэй харьцуулсан. Жил болгоны одоо эхний үйлрэлд танилцуулдаг. Тэгээ энэ дэр нэг хэд хэдэн зүгээр сонирхолтой тоо харагдсан. Тэрийг нэг дурдаад өнгөрч. Иргэдийн зээлийн үлдэгдэл 4 их 80 төгрөгт хүртэл нэг нэмэгдсэн байна.
Өнгөрсөн жилээс хэдэн өв ярьчлаа те. Нилээд өссөн байл. Тэгээ энэ одоо юутай холбоотой вэ гэхээр нөгөө зээлээс зээлийн оронд амьдарч байна. Тэгээ инфляц өсөлттэй байна. Иргэд өргөн хэрэглээнийхээ барааг авч чадахгүй байна. Төргийн анш унж байна. Тэгээ ингээд зээлээс зээлийн оронд явах юм шаардлага үүсэж байгаа. Тэгээ энэ нөгөө нэг статистик төр зээлийн үлдэгдэл ихтэй гарч ирээ. Тэгээ эндээс нөгөө нэг одоо муу зээлийн төв гэж байдаг шүү дээ. Зээлээ төлөхгүй орхиж байгаа хүмүүс нэмэгдсэн баг маш их байгаа. Тэгээ энэ мэт ингээд асуудал дээр арга хэмжээ авахгүй бол болохоо байх нэ гэж. Тэгээ төрөлт сүүлийн жилүүдэд ингээд буурах огцсон. Тэгээ энэ янз янз зүйлүүд ихтэй энэ төрөлтийг буурахтай холбоотой одоо янз янз зээл судалгаанууд байдаг. Гадны орнууд одоо жишээлбэл хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой ч юм уу тийм. Манайд одоо сүүлийн жилүүдэд яригдж байгаа юм болохоор боловсралтай холбож яриад байдаг. Иргэдийн боловсрал дээшлэх тусам одоо хүүхдтэй болох нь багасдаг ч юм уу тийм. Хүүхдийн тоон багасч ирдэг. Хүүхдтэй болох нь ч хүүхдийн тоон багасч ирдэг. Хоёр дотроо хүүхдтэй болоход хангалттай гэж боддог ч юм уу. Тэгээ энэ нөгөө нэг ухамсарлаж эхэлж байна. Өөрийг хариуцлага ухамсарлаж эхэлж байна. Тэгээ даах ачаагаа бас харж эхэлж байна. Төлөвлөж эхэлж байна тийм. Ингээд залуучууд иймэрхүү байдлаар нэг авч үзээд байгаа. Тэгээ нөгөө талаас бас нэг ингээ нөгөө сөрөг талаас нь авч үзэхээр энэ нийслэлд байгаа орчин нөхцөл ямар байгаа вэ? Тэгээ утаатай, төвчлөлтэй, стресстэй тэгээд хүүхдийг одоо дөнгөж төрсэн хүүхдийг тэтгэх одоо ямар нэгэн бодлого байдгүй ч юм уу те. Тэгээ иймэрхүү байдлаас шалтгаалаад хүүхдтэй болох нь ингэж багасж байна гэсэн иймэрхүү зүйлүүд гараад идэг. Тэгээ гадны улсууд ч гэсэн яг энэ зовлонтой тулгарч байгаа. Тэгээ манай улс ганцаархнаа биш. Ялангуяа Азийн одоо Япон, Солонгос ч юм уу тийм орнууд яг ингээ сүүлийн үед ингээ төрөлт эрс багасаад ирж байгаа. Тэгээ энэ нөгөө нэг одоо хэдэн 10 жилийн дараа хүн амын өсөлт нь буурч эхэлнэ. Тэгээ үүнтэйгээ зэрэгцэх хүн амын өсөлт нь буурч эхэлнэ. Тэгээ уг нь манайх чинь нөгөө нэг хүн амын өсөлтөө одоо ихсэх гээд хүүхдийн мөнгө энэ төргээл санаачилж гисэн шүү дээ. Энэ хүүхдийн мөнгө ч ерөөсөө хүн амын өсөлтөнд нөлөөлөх хэмжээний биш байгаа байхгүй. Тэгээ тийм хэмжээний мөнгө авчаад хүн хүүхэд төрүүлээ сууж ийн гэдэг бол гонигтай байхгүй. Тэр нэг иймэрхүү хідэн шалтгаанаас болоод төрөлт багасжээ. Тэгээд одохгүй манай хүн амын өсөлт ч юм уу буурах тийшээгээ хандах баха гэж. За тэг өнөөдөр гарсан нэгэн одоо хэрэг одоо олныг хамарсан хэрэг, олны анхааралд орсон хэрэг юу вэ гэхээр энэ нөгөө нэг Шарибуга гэдэг нөгөө Алтан туяагийн хэрэг гэдэг энэ хэрэг одоо 20 орчим жил явж байна. Шарибуга одоо өстө хүлийн давхаага эргэтл хүрэх газраа хүртэл явж байна. Тэгээ өчигдөр нөгөө Малайзийн шүүхтэй Малайзийн засгийн газартаа шүүхтэлцээд тэгээд ялагдтал Малайзийн засгийн газар яллаа. Тэгээ шийдвэр нь юу гэж гарсан бэ гэхээр Малайзийн засгийн газар гэмт хэрэгтний өмнөөс одоо хэрэг хүлээх ёсгүй гэсэн ийм шийдвэр гарсан. За тэгээ түүний одоо хэмжлээдсэн 5 сая рингитийг 138 сая болгож бууруулсан. 1 сая 380 мянга болгож ингээ бууруулсан. За тэгээд үүнийг нөгөө нэг гэмтдгээ дээр төлөвлөх юм шийдвэр гаргасан байна. Тэгээ энэ хэрэг ингээ маш олон жил явж байна. Тэгээ эцэст нь уг нь энэний өмнөх шатан дээр Шарибуга яллагуулад байсан. Тэгээд сая мөн одоо ялагдлаа засгийн газар нь Малайзийн шүүхэнд засгийн газрынхаа талд шийдвэр гаргалаа. Тэгээд түүний өмгөөлөгч нь дав заалдах шатны шүүх рүү ханднаа. Тэгээд ер нь ингээ цаашаа дээж шүүх рүү очих ийм арга хэмжээг авнаа гэсэн зүйлийг ярьж ил. Тэгээ одоо энэ нөгөө нэг гэмт хэрэг үйлдсэн 2 цагдаа гэдэг этгээд уг нь бол цаазын ял оноочихсон байгаа. За гэхдээ яг зарим нэг зүйл юм тодорхой болоогүй байгаа учраас одоо хүртэл цаазын ялыг гүйцэтгээгүй гэж хоригдсан хэвээрээ иймэрхүү байгаад байна. Тэгээ энд ч гэсэн манай одоо улс төрийн хүрээнийх нь анхаарлаа хандуулад үнэн зөв зүйлийг ингээд шийдээд өгөөсэй гэж хүсэж байна. Энэ шүүх хуралд нь мэдээж одоо Малайзийн хаант улсад байгаа манай элчин сайд хамт оролцсон байлээ. Ингээд цаашаага энэ шүүх хурал дахиад үргэлжлэх юм шиг үлээ. За эдгээр өдрүүд нэг иймэрхүү зүйл болж өнгөрлөө. Маргааш улс төрийн одоо зарим нэг хүчнийх нь мэдээлэл хийн гэсэн зүйл гарсан байлээ. Эрчим хүчний хувьд холбоотой арчсан нам мэдээлэл хийн гэсэн зүйл гарсан байлээ. Тэгээ маргаашийн улс төрөөр эргээд уулзсан анхаарлаа хандуулсанд баярлалаа.